Хүний эрхийн үндэсний комисс нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар шийтгэх, хүний нэр төрийг доромжлоо харьцаас урьдчилан сэргийлэх үндэсний үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа нийт гомдол мэдээллийн хэдэн хувь нь эрүүдэн шүүхтэй холбоотой байдаг юм бэ? Хүний эрхийн үндэсний комиссд ирж байгаа өргөдөл гомдлын 5-8 орчим хувь нь эрүүл шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн гэдэг гомдол ирдэг. Тэгэхээр эдгээр гомдол бол ихэвчлэн иргэдээс цагдаа орох байр, хорих анги, за мөн эрүүгийн хэрэг хяналт удирдлага ажиллагааны оролцогчдоос бол эрх хандлага бол төгөөмөл байдаг. Тэгэхээр энэ эрүүдэн шүүлттэй холбоотой гомдлыг хүний эрхийн үндэсний комисс хүлээж аваад хуульд заасан холбогдох ажиллагаа хийгээд зохих байгууллагуудад шалгаж шийдвэрлүүлэхээр хариалын дагуу шилжүүлж шийдвэрлэдэг байгаа. Саяхан болсон улсын хурлын хяналтын сонсгол дээр энэ эрүүдэн шүүхтэй холбоотой хэргийг шийдвэрлэлт хангалтгүй талаар мэдээлсэн байсан. Энэ нь юу юутай холбоотой байгаа вэ? Эрүүл шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэж байгаа байдал хангалтгүй байна гэж ингэж дүгнэлт гаргахдаа бид бүхэн дараах хэд хэдэн зүйлийг удирдлага болгосон. За нэгдүгээрт Монгол улсын хэмжээнд нийтдээ хууль хяналтын байгууллагуудад эрүүл шүүлттэй холбоотой жилд 100 орчим өргөдөл гомдол бол шалгагддаг юм байна. За энэ 100 орчим гомдлоос шүүхээр шийдэгдэж байгаа тохиолдол бол 2 хэрэг байна гэсэн үзүүлэлт гарч байгаа. Сүүлийн 7 жилийн дунджаар. Тэгэхээр эндээс харахаар 100 кейс тутмын 2 нь шүүхээр эцэлэгдэн шийдвэрлэгдэж байгаа энэ асуудал бол эрүүл шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэх энэ нөхцөл байдал хангалтгүй байна гэж ингэж дүгнэх эхний үндслэл болж байгаа. За хоёрдугаарт нь шүүгээр шийдэгдсэн хэрэг маргаануудыг аваад үзэхээр эрүүл шүүлт тулгах гэмт хэрэг хизээ илэрч байна вэ гэдэг асуудал гарч байгаа. Тэгэхээр илэрх асуудал нь юу вэ гэхээр нэгдүгээр хүний биед гэмтэл учирсан. Эсвэл олонний анхаарал татсан. Эсвэл тодорхой гэмт үйлдэлийнх нь нотлох баримт нь маш тодорхойгоор илэрч бий болсон. Энэ тохиолдлуудад бол гарцаагүй гэмт хэрэг мөн байна гэж шүүх шийдвэрлэх ийм хандлага байдаг. Тэгэхээр бусд нь бол нотлох баримтыг бүрэн дүрэн бүрдүүлэх, гэмт хэрэг үйлдэлснийг харж мэдэх, гэрч байхгүй байх гэдэг юм уу. Ийм тодорхой шалтгаануудын улмаас энэ гэмт хэргийн шийдвэрлэл хангалтгүй байна гэж ингэж үзсэн. За эрүүдэн шүүлт гэдэг нь яг зөвхөн хуулийн байгууллагын асуудал юм уу? Та энийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу? Тэгэхээр эрүүдэн шүүлт гэдэг ойлголт бол зөвхөн мөрдөгч, цагдаа, прокурортой холбоотой ойлголт биш. Энэ эрүүл шүүлтийн эсрэг конвенцээр бол төрийн алба хаагч гэж маш өргөн утгаар ингэж тодорхойлж томьёолж өгсөн. Гэхдээ гагцхүү энэ хэрэгт холбогдож шалгагдж байгаа дийлэнх субъектүүд нь бол ихэнхдээ төрийн тусгай алба хаагч нар байдаг учраас иргэд олон нийт бол зөвхөн эрүүл шүүлтийг цагдаа болон мөрдөгчтэй холбож тайлбарладаг. Тэгэхээр дэлхийн олон улсын практикт бол энэ эрүүл шүүлт тулгах гэмт хэрэгт мөрдөгч, прокурор, цагдаа, за бүр шүүх, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, хорих байгууллагын ажилтан, за төрийн үйлчлэгээ үзүүлэх бусад төрлийн энэ алба хаагч нар бүр энгийн хүнч хамтран оролцох ийм тохиолдлууд байдаг. Тэгэхээр эндээс ингээд аваад үзэхэд бол эрүүл шүүлтийн энэ үйлдэж байгаа субъектүүд их өргөн хүрээтэй төрийн алба хаагч нар байна гэж ингэж ойлгох ёстой. Хоёрдугаарт эрүүл шүүлт гэдэг энэ ойлголт бол ихэвчлэн хэн нэгэн хүнд хэрэг хүлээлгэх зорилгоор нотлох баримтыг олж авахын тулд алавдаж мэдүүлэг авах, хуурч мэхлэх, төөрөгдүүлэх, хүний эрх чөлөөг хязгаарлах, цагдаа хорих, ямар нэгэн байдлаар хүнийг сэтгэл зүйн болон бие махбодын таавгүй байдалд оруулах байдлаар мэдээ баримтсалт, нотлох баримтыг гаргуулan авч энэ баримтсалтыг өөрийнх нь эсрэг ашиглаж байгаа энэ ойлголтыг бол эрүүдэн шүүлт гэж хамгийн энгийнээр тодорхойлж болохоор байна. Эрүүл шүүлт тулгах энэ гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа вэ? За эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх бол бүх төрлийн байгууллага албан тушаалтны үүрэг байх ёстой. Тэгэхээр энэ дээр урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн ийм асуудлыг чиглэлээр авч үзэх ёстой. Нэгдүгээрт нь бид бүхэн энэ эрүүл шүүлттэй тэмцэх, эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл шүүлтийн талаар олон нийтэд мэдлэг ойлголт өгөх энэ эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Өөрөөр хэлбэл өнөөдөр Монгол улсад эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
үүрэг хүлээсэн шууд болон шууд бус одоо юм эрх зүйн зохицуулттай 10 орчим хууль бол үйлчилж байгаа. Тэгэхээр энэ хууль тогтоомжийн одоо маш тийм боловсронгуй, хийдэлгүй хэрэглэхэд одоо ойлгомжтой ийм байдлаар бол эрүүл шүүлтийг бол тодорхойлж өгөх ёстой. Эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Байгууллагуудын одоо хамтын ажиллагаа, бөгөөд сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг бол хамтарч хийж одоо мэдлэг ойлголтоо бол чигдрүүлэх ийм шаардлага байдаг. Хүнийхээ үндэсний комисс бол улсын прокурорын ерөнхий газар, шүүх, мөрдөх байгууллагуудтай бол хамтын ийм сургалт нөлөөллийн үйл ажиллагааг бол тодорхой төлөвлөгөөний дагуу стратегиар тасралтгүй ингэж явуулж байгаа. Тэгэхээр сургууль сурталчилгааны ажил бол хамгийн чухал юм байна гэж ингэж үзэх ёстой. Мэдээлэл өгсөн танд баярлалаа. За баярлалаа.